이제 말하면 누르거든. 자, 이 독한 누르는 독한 어떨지 누르기 좋아요. 다들 많이 후르내긴 선도 좋아요. 다 울수거든. 자, цаашаад хуудай. Монгол улсмын тусгай тогтнохын тулд дэмжих хүнтэй байх ёстой тийм үү? Тиймээс хуучин хитаанчуудыг дөрвүүлж байгаа нь тусгаар тогтнохын бэлтгэл болно. Охохно. Яагаад гэвэл алтан улс сүн улсын дагуур улс болох сонирхолгүй. Гэхдээ сүн улсын дагуур улс болохын төлөө анх тавил авилгадаж тусгаар тогтнохыг хичээл гэсэн. Тэгэхээр араасаа сүн улстай нийлээд монголчууд цохихоо сэргийлэх ёстой мөн үү? Энтэй хуйлдан эхэллээ. Яагаад гэвэл тусгаар тогтносон жижигд ханилгатан босцогч ардуудаас хамгийн хүчрхэг нь алтан улс байсан үнэн. Гэхдээ одоогоор наадах чинь олон улсын хэлэлцээрт гэрээн дээр хүрээгүй учраас бас л босцогчдын нэг. Төвөгтэй. Сүн улсын тэтгэлэгтэй байгаа юм. Гэхдээ санаанд Китай ноёдуудыг дөрвүүлэх үйл дээр алтан улс бие даах сонирхолтой байгаа нь тодорхой болсон юм. Төдөөдөлгүй алтан улс сүн улсынхаа тэтгэж байсан ноёдынхон сүрдүүлгийг давж тусгаар тогтносон улсаа мандуулваа. Яг энэ үед манай монголчууд зөв таамагласан батадчсан юм. Алтан улс тусгаар тогтнох юм бол мануусыг залгах сонирхолтой гэж. Тиймээс л нүүдэлчдийн аймаг дээр олхнууд татар, хэрээд, мэргэд гэдэн адуу агтандаа байдаг бидэн чинь цөлбөлдөж аваад сүн улстай холбоо тогтоосон юм. Сүн улс алтан улсыг дагуулах буюу зөрчдийг дагуулах сонирхолтой. Гэхдээ сүн улстайгаа зөрчилдсөн алтан улс хилийн гэрээндээ тогтож суух сонирхолтой. Яг энэ дээр л бид аль альныханд бүгд орохгүйгээр давъя гэвэл бид нар цохих хүчин болж алтан улсыг бас тусгаар тогтнуулаад сүн улсынхаа бамбай болгож тавьж байгаад гэхдээ алтан улс дээр бас гэрээний хилцэлд хүрээд Монгол улсаа тусгаар тогтнуулан авах ёстой. Энэ л аимшигтай 3 жилийг туулваа. Хэдэн ч удаа мөлхөх шаардлагатай болсон байв. Яагаад мөлхнөм гэж? Китай ноёдын өвөр төссөн би. Китай хэл сүн улсын хэлийг мэддэг байхгүй юу? Бичиж мэдэхгүй ч яриаг нь сонсоо танина. Монгол хэл рүүгэн хөрвүүлж өгнө. Ялангуяа янагийн шүлгийг нь маш сайн орчуулж дийлнэ үст. Ихэ боловсон хэлийг нь мэдэхгүй ч гэсэн тэндээс олддог монголчуудаас би илүү давхар хачраар явах юм бол яах нь? Ядаж үнэн худлын завсрыг нь мэдэж өгч дийлнэ шүү дээ. Ингээл амбахай хабуулыг дагаал гүйлээд алтан улс дээр тусгаар тогтнохыг нь Мандан Бадар тухай гэж алгаа ташаад л сүн улсад сүлбэлдээд алтан улсыг залих тухай гэдэл дөрвөж байгаа Китаанаас олон айлыг хулгайлаад л 3 жилийн гэртэн харихгүй тэрүүгээр мөлхлөөд. Мөлхөлдөв.
Яагаад нь гэвэл манай тэргүүн хаад сайд болсон хабуула амхаа нар чинь нутагтаа очиж байхгүй бол болохгүй. Энэ дээр нь би тандуул болж туршуул болж тэр нутагт улаан ягаан дэнлүүд дээр элдв хов сонсож суух төрийн хэмжээний авилгатан болвоо. Ягаан дэнлүүдээр нь шүү дээ. Ягаан дэнлүүд гэж мэднэ. Нөө өрсөд мэн. Ерөнхийдөө яага төрмөн тусгаар тогтнож ямар сүлбэ гаргах гэж байгаа учраас тэнд хэн гэдэг ноён сүлбэлдээд байгаа юм. Тэр бүхэн чинь л буудлаар л зохицуулагдсан шүү дээ. Буудал шүү дээ. Ягаан дэнлүүдээр хоёрыг учрахын тулд дундаа нэг ягаан дэнлүүн дээр л болцсон шүү дээ. Эхнэрийнхээ хоромоо шүглэгдээд байвал эхнэрүүд нь бүгд төрийн гэрлэл байдаг юм чинь дэргэдэн сүлбэлдэж дийлэхгүй. Тиймээ сархтын ширээн дээр л хилцэл дийлнэ. Тэгвэл зөөгч болж байгаа хүүхэн хонгор бий чинь нүүрээ тостож оогоод янхан дунд нь цохиж явхад хинч танихгүй юм чинь яах юм? Цээжиндээ аимсан хийчихнэ. Най. Ингээд л хүүхэн хонгор төрхөө сорвоо нууж цагаан оогоо төрхээд л янхан дунд нь арх хундагалдаг хэлгүй хүүхэн болоод л хоо болгоныг сонсдог ажил 3 жил хийлээд. Та нар бүтэхгүй хүмүүний түүх сонсож байгаагаа ухаж байна уу? Бүтэхгүй шүү дээ, бүтэхгүй. Энэ чинь жүжиглэх урлаг. Манай удам жүжиглэх урлаг надаас ихтэй. Төрийн жүжигчин байгаа үстэй. Янхан бол жүжиж байна. Тасартал нь уугаад иргэд нь хэвтэж байгаад тачаадсан мэт болгоод тавихыг бол даанч чадданда. Заавал би нүцгэрэх албагүй. Нөгөөдхөө нүцгэн сэрэгтэл болномц. Нэг иймэрхүү бусрамаг юм хийж олонч. Нилээд ханштай ягаан дэнлүүд 3 жил янхан нэрээр жүжиг жүжиглэж амьдрав. Намайг арилсан хүн бол амбхай хаан зарж өгсөн үнэн. Намайг арилсан юм аа. Хүүхэн хонгор гэдгээр нь арилжаад өгчихсөн юм шүү дээ. Ир хүн эмийн дүр тоглож чадхаас тэнд ганц би л Монголд байгаагаас хойш тэгээд эмийн зүссэндээ цагаан ингэсгээр сорвоо нуучгаад би бас хонгорхон хүүхнүүдээсээ бас хосгүй сайхан байна шүү. Миний яс жижигэ. Ирүү шовтон хөмсөг тот нүдэгаар гэрэлтэй. Үс ташаагаар даваад унчих нь уртоос урт байдаг юм. Байсан юм. Дээрээс нь хоолойгоо шахаад нарийн хоолой гаргахад хүүхнүүд ч миний хоолойг бол хүүхэн хонгороосоо ч илүү гэж хэлнэ. Цээл хоолойгоо дуурахыг багаас хийсэн болохоор хөвчмөн шингэн юм шүү дээ. Яа нүзэй. Тэгээд багаас шим тэжээргүй өссөн юм чинь хацар шанаа хөгжөөгүй. Шөмбөр царайтай ирчүүд чинь хүүхнээсээ илүү үзэсгэлэнтэй байхгүй юу? Тэгээд л үссэн ороогоод ингээд л баглаа цэцэг шиг болгоцсон байхад янхнууд хүртэл өндөр өртөгтэй янхтан болоод янхнуудад дундаа хүртэл өндөр өртөгтэй янхан болоод л ирж байгаа юм да. Ядаж байхад янгийн ажил дээр угаас багтаас
жанжин эрхлүүлээд бишгүүр тоглоо сурчсан юм хойно хөхийг бол сайн хийнэ. За. Муу нууснаа сайн эхэлсэн дээр байлгүй дээ. Тэгээд л нэмээдэн хундаг сархтад нь саваагүй сончид хийцэн байхад нэг хоёлаа ухаандаа хийвч хоёр дахь руугаа манийхаа хондлоо руу орхоос өмнө тасалж дийлнэ. Нэг хоёлын жаргалыг хийгээ сурчсан. Иртэйгээ ноцолдохоос эмээдэггүй надад бол тандуулын ажил тохироод байсан юм аа. Тэгээд хагас манараа шударгуу болгоход нь шуумой цэцгийн хандаар нь бас өглөө болгоод хаяад нь төрийн хэргийг нь өврөөс нь сонсон доо. Энэ нэрдмийг чинь хонготны элдэн хөлт надад хэдэн тангаар байнга авч өгөн шүү дээ. Нэг авдар тан өгөөд л элдв хов дуулгаараа ирэхэд чинь эрхлүүлэн зээ төрчин гэдэл. Ингэж л нижгээд олон жанжид миний явдлыг мэдвч ард нь бол мэдэхгүй, ард түмэн нь бол мэднэмгүй. Нуу залбат гэдэг билүү дээ таахныхаар. Ингэж л хин сүн улсад зөрчтөөсөө нөөлөхтэй даагуур болох сонирхолтой хин нь хуучин гидаан төрөө мандуулах сонирхолтой энэ зөрчлөлтөөн дээр чинь би чинь яаж хов зөөх үү гэдгийг л хийж л байлаа. Ховыг олох нь хэцүү байдаг юм, зөөх нь бол амарх. Энэ бүхнийг бичээс болгохын тулд би чинь 3 сарын дотор бичих сурах шаардлагатай болсон да. Манайхан чинь алдаг цагвчигтэй. Ямар тач Монгол аялгуугаар гидаан тод бичгийг ашиглаад л хальтан муулт нь алдаа таньч хамаагүй галаглаад явуулахыг нь чадна. Үүнийгээ олхнуудын арилжаачдад өгнө. Олхнууд нь амбахай болоод хавбуул өгч дийлнэ. Ухах нүүрсүүд мэн. За ингэж л мэдээ холбож 3 жилийн хугацаанд манай монголчууд сэргэлж сүм улс монголчууд хоёр алтан улсыг хоёр талаас нь хавчиж ямар тааж алтан улс талдаа нөгөө талдаа сүм улсын мэдээг арилжиж бидний зөвшөөр үгүй бол нийцнэ. Хилээ ямар тааж хой талдаа баталгаажуул. Тэгвэл хамтарсан тулаанаар сүм улсыг номогтолцъё гэж нэг хил маань тод болсон юм шүү дээ. Хамгийн бэрх хил. Хилийн тусгаар тогтно сая татарын хил дээр тогтов. Энд бол би янхны хийж хил тусгаар тогтнолов. Татарын хил бий болмогц татар Монголын хил болоход манайхаар тасарсан юм шүү дээ. Олон ухамжтай үүрсүүд байна. Манайхаас урагшаа татар, манайхаас хойш манайх байхгүй юу? Энэ бол Монгол улс тусгаар тогтноход биеэр үлдэж сэтгэлээр дэмнсэн тусгаарын галын түүхэн юм аа. Ингээд л би хил дээр эндээс миний гэрээс Монгол мань эхэлнэ гэдгийг өөрийн биеэр нүглийн ертөнцөөс мансан. Мэдээж энэ дотор би 4 удаагийн дайтад оролцсон. Дээрээс нь ч ховчийг ч хийв. Ингээд нутаг буцваа гэртээ ингэрлээ. 100 тэргүүлэх болов. Өртөө томров. Яагаад гэвэл тэр үед татар Монгол хоёр эвтэй байгаад арилжаа чөлөөтэй болсон учраас хөөхөн дэянгу ажиллуулах болов. Яагаад гэвэл чөлөөт боомч үү дээ. Хоёр ханилгийн тиймээс товхнож дийлв. Тэгээд төрийн авилгатай миний төр намайг их бэрх хов хийлгэснийхээ хөлсөнд 100 ардыг зоргоор үрэх эмбүүтэн өгсөн юм да. За ингээд гэргийн маань намайг чинээдсэн гэд ирвэ. Нэг хүүхэд хийсэн ч бас зодолдоод байсан болохоор нутаг буцваа.
За өнөөдөр намнасаа